За бүгдээрээ сайн байцгаана уу? Росли тариут эхэлж байна. За өнөөдрийн маань сэдв таныг одоо амжилт гаргахад юу ингээд саад болоод байгаа вэ гэсэн юм сэдвтэй мэр гэхээр боллоо. За тэгээд олон нөгөө нэг дүрс болоод хүзэр ингээд цогт нь ингээд оруулж харах хүмүүс ерөөхдөө бол жоохон төөрөгдөд байгаа учраас одоо ер нь бол дандаа ингээд нэг төрлийн одоо зүйлсийг тавья гэж бодож байгаа. За ингээд сонголтынхаа үзүүлбэрийг бүгдээрээ гаргаж ирцгээе. За эхний сонголтын маань карт Intuition. За хоёр дахь сонголт маань Burning Bowl Ritual гэнэ. За гурав дахь сонголт маань Sound Healing. За ингээ гурван хүчрийнхээ сонголтыг гаргаад ирлээ. За нэгдүгээр групп маань Intuition. Яг хоёрдугаар групп маань Burning Bowl Ritual. За гуравдугаар групп маань Sound Healing гэсэн ийм гурван одоо группийн сонголт гарчсан байна. За ингээ бүгдээрээ цагаа зогсоогоод хамгийн их таалагдаж татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд ороод ирээрэй. За групп 1-ийн маань уншлах хэлж байна. Өнөөдрийн маань сэдв дахиад сануулхад таны эдийн амжилтанд юу блок болж байгаа вэ буюу ингээд саад дотор болоод байгаа вэ гэсэн юм сэдвтэй. За ер нь бол яг энэ сонголтын картнаас харах юм бол зүгээр ингээд зүн совин гэсэн юм карт байгаад байна шүү дээ. Тэгэхээр яг нөгөө зүн совиндоо итгэхгүй байгаа нь тэгээ таны амжилтанд ингээд нөгөө нэг сөргөөр нөлөөлөд байгаа байх магадaltaй байна. За бүгдээ ямар ч байсан хүзрөө дэлгэцгээе. За групп 1-ийн сонгосон хүмүүсийн маань амжилтанд юу нөлөөлж байна вэ? За Queen of Pentacles гурав тишээ гарч ирсэн байна. За Ten of Pentacles, High Priestess, Nine of Cups, Four of Wands, King of Swords, Tower, Nine of Cups, Seven of Cups гэсэн картууд гарч иржээ. За нэгдүгээр группийнхний маань хувьд болохоор зүн совин гэдэг карт гарч ирсэн байгаа те. Тэгэхээр зүн совиндоо итгэх нь үнэхээр чухал болохыг яг нөгөө нэг эцсийн одоо сонголтын карт буюу Seven of Cups 7 аяга те. Тэгэхээр энэ хүнийг та бүхэн маань ингээ харж ин те. Ингээд маш олон ингээ сонголтын дотор ингээ төөрөлтчихсэн. Тэгэхээр дотоод зүн совиндоо итгээд аль нэг сонголтыг хийгээд ажлаа урагшлуулах нь таны хувьд маш чухал юм аа. За жишээ нь ингээ хүн ингээ маш олон зүйлийн талаар ингээ бодоод явчаар альчгүй ингээ хоцорчих гээд байдаг. За тэгэнгүүт би яг энэ сонголтыг хийх нь миний хувьд зөв гэдэг шийдвэрийг дотоод нөгөө нэг одоо зүн совингороо та айгуу сайн ингэж нөгөө юу яаж чадвал сонголтоо хийж чадах юм болвол ажил чинь урагшлах гад байна. Тэгэхээр ер нь бол Seven of Cups бол ингээд ерөнхийдөө юм нэг жоохон тэгээ төөрөгцөн ингээ гатсан гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр яалтчгүй нэгдүгээр группийг сонгосон хүмүүс маань одоо тэ ажлынхаа амжилтанд нөлөөлөд байгаа зүйл нь маш олон зүйлийг ингээд дотор төөрөлтчихсэн байгаа учраас ийм асуудал үүсээд байгаа юм байна. За Queen of Pentacles карт маань ажил амжилт гэж байгаа болохоор ерөнхийдөө нөгөө Pentacles картууд маань айгүй их гарч ирсэн байгаад байна. За Queen of Pentacles буруу тишээ харж гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол яг энэ ингээд нөгөө хоёр энергийг хараад тахаар магадгүй нөгөө нэг айгүй олон зүйлд төөрөлдөж байгаа буюу айгүй олон одоо гэр бүлийнхаа өмнөдөө ингээд хүлээсэн хариуцлага шиг юм үү те. Энийг ингээд айгүй айхтар ингээд та бодоод байгаа хгүй юу. Тэгэнгүүт одоо юмыг арай ингээ гоё joy те одоо
хөнгөн хүлээж авах нь бол аюул чухал байгаад байна. Ер нь бол Queen of Pentacles уруу тишээ хараад гараад ирсэн болохоор ялтчгүй ингээд тэ урагшаага алхам хийхэд хэцүү болчихсон, төөрөлдчихсэн, ер нь тэ ингээд сонголтондоо бол нэг итгэлгүй болчихсон ийм карт байгаад байна. За High Priestess карт маань бас л одоо нөгөө нэг тэ энэ intuition карттай бол төстэй карт буюу аюу зүнс совин тэ мэдрэмжийн хувьд бол аюу юм одоо өндөр төвшнийх байгаад байгаа хгүй өөрөө бол яалтчгүй аюу тийм intuitionтэй тэ зүнс совинд өндөртэй ийм хүн байгаад байна. Тэгэхээр одоо энэ хоёр карт маань харах юм бол хоёулынгийнх нь яг нөгөө нэг духан дээр ийм гэрэлтэй байгаад. За энэ хүн одоо энэ зургийн хувьд болохоор яг ингээд духан дээрээ энд болохоор ингээд те бас ингээд тухам дээр. Тэгэхээр ер нь бол яалтчгүй нөгөө зүн совин мэдрэмж бол маш өндөртэй юм хүн байгаад байна. За Nine of Cups гэдэг нь маань ер нь нөгөө wish одоо мөрөөдөл биелэх гэсэн юм карт байгаа да. Тэгэхээр ер нь бол та бүхэн маань харж байгаа те энэ доотлолт нь аюу гоё юм одоо алт эрдэнсийн хайрцаг байна. Дээр нь ингээд энэ хүн аюу гоё юм нэг тийм өсрэлтийг аюу тийм нөө эрх чөлөөтэйгээр ингээд хийж чадчихад. Тэгэхээр энэ дээр ингээд картын For Once картыг ингээд харах юм бол ер нь бол энэ карттай ямар гоё юм joyful карт байгаад байна те. Тэгэхээр яаж ч бодсон ер нь бол яг ингээд нэг сонголтын дээр хийх буюу For Once карт маань ингээд арталт нь юм гэр байгаад байгаа те. Та бүхэн харж байгаа. Энэ гэр ингээд за энэ гэрийн нэг ингээд тэр нөгөө одоо wands гэдэг нь одоо саваа гэж орчуулдаг шүү дээ. Нэг саваа нь хэрвээ ингээд байхгүй бол энэ гэр нэг талаараа ингэж яж байгаа унчихна тий. Тэгэхээр ямар ч байсан ингээд сонголтоо яг зөв хийхдээ зүн совингаа айгүй мэдрээд ер нь бол аль болох хурдан тий үйлдэл хийгээд ийм гоё хөнгөн одоо нөгөө өөртөө хит их юм ачаал өгөхгүйгээр гоё юм happy яд жаргалтай тий тогтвортой ингээ ажиллаа хийгээд явах юм бол таны ажил чинь ингээ аюу гой урагшлах гад байна. Таны хүсэл мөрөөдөл чинь ингээ биелэх гээд шүү. Ер нь бол Nine of Cups карт маань тий карт маань одоо нөгөө нэг гоё тий мөрөөдөл биелдэг тий ийм карт байгаад байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн одоо манайхан нөгөө жилийнхаа одоо талаас илүү гараад явчихсан байгаа учраас бүгдээ яаж ч утсан ажилдаа илүү анхаарлаа хандуулад те гоё successful байхын тулд гоё зүн совиндоо итгээд олон зүйлд төрөлдөхгүй байх ийм сануудлагыг бол нэгдүгээр группийнхандаа өгмөр байна. За King of Sword карт байна те. За энэ карт маань бол бас л маш юм зүн совиндоо алсын хараатай те ингээд одоо юу гэдэг ажиллаа 1 жил, 3 жил, 5 жил ч гэдэг юм ингээ гоё төлөвлөчихсөн. Ер нь бол ингээд ямарваа нэг ажлыг аягүй гоё ингээ том зураглалаар харж чаддаг. Ер нь бол бас л те дахиад intuition гэдэг юу зүйлтэй, High Priestess гэдэг зүйлтэй бол энэ карт маань яг төгс хослоод явчихж байгаа. Учир нь вэ гэвэл одоо энд те одоо юу байгаа вэ? Шашуу. За дээр нь хэрэг те. За энэ бол бас л юм дандаа юм сүнслэг амьтад байгаад байгаа. Тэгэхээр өөрийнхөө зүн совинд итгээд урагшаа үйлдэл хийгээч те. Яагаад ингээд яг ийм байдалтай ингээд гацчаад байгаа вэ гэдэг чинь таны ажлын хамгийн том асуудал болоод байгаа буюу зоригтой алхам хийх хэрэгтэй байгаад байна. За Tower карт бол ер нь бол нөгөө release карт байгаад идэг. Одоо нэг ямарваа нэг юмнаас ингээд те чөлөөлөгдөх ийм карт байгаад идэг. Магадгүй бид нар ингээд өөрийгөө бүр ингээд яг хумчаад байгаа хгүй юу. За энэ карт чиг те ингээд бодчихсон дээр нь ингээд өөрийгөө бүр хүлчихсэн те урагшаа ямар нэгэн алхам хийхгүй. За өөртөө ч итгэхгүй, зүн совиндоо ч итгэхгүй те ийм байдал ингээд үүссэн байгаа даа учраас энэ Tower карт маань ер нь бол альва те ингээд болохгүй байгаа. Тэг яг ингээд за энэ бол миний хувьд бол боломжгүй ажил юм а гэдгийг ялгаад боломжтой зүйлийн төлөө урагшаага алхах нь бол аягүй чухал буюу маш олон юм сонголт байгаа. Энийг одоо ингээд те яг одоо энэ модын аянганд одоо нэргүүлээд гэдэг юм уу ингээд тас одоо ингээд дэлбэрч байгаа юм шиг те нэг ийм зураг байгаа даас те. За нөгөө хэрэмний маань үүртэй ингээд аянганд ингээд цохогдоод тэгээ ерөнхийдөө бол ингээд
хэрэг маань гадаган талдаа гараад ирчихсэн маа. Тэгэхээр та ингээд те нөгөө ер нь бол ингээд комфорт зонд орчоод байна шүү те сонголтоо хийж чадахгүй байна шүү гэдэг чинь таны хамгийн ингээд том ажлыг чинь блок болчоод байна те. Тэгэхээр хэрэгцээгүй зүйлийг хайж явах нь аюул чухал байдаг буюу маш олон ингээд төрлийн за энд нөгөө капс байгаа даа те. Энд бас капс. За тэгэнгүүт энэ хүн энэ аяыг орхиод ингээд явж байгаа сте тий. Тэгэхээр ер нь бол ингээд хэрэгцээгүй сонголтуудыг тавьж явуулах нь бол таны хувьд ажлынхаа блокийг гаргах хамгийн чухал зүйл буюу зүүн совиндоо итгэх хэрэгтэй гэдэг ийм комментиг өгмөр байна. За энд та нар маань харж байгаа тий. Ийм гоё ингээд фокуслах хэрэгтэй байх нэ. Энд ийм өөртөө итгэлгүй биш. Өөртөө маш ингээд итгэлтэй ажлаа амар гоё том зураглаар нь хараад тэг хүч одоо шийдвэртэй алхмыг хийгээч ямар нэг юм үйлдэл авахгүй ингээд тэг бодоод ингээд энэ шиг одоо тэг энэ итгэлгүй гараа ингээд ерөөхдөө мэрчгсэн тэг маш ингээд сонголтоо ихэд үнэхээр чадахгүй юм байна гэдэг. Тэгэхээр ийм хүн болооч гэдэг ийм SMS-ийг өгмөр байна. Буюу өөрийнхөө зүүн совинд итгээд үйлдэлгээд урагшаа маш зоригтой алхмыг хийгээч. Үйлдэл бол үнэхээр чухал шүү. Одоо ямар нэг юм ингээ хүслээ гэхэд тэр хүн зүгээр одоо жишээндээ би фитнест явмаар байна гэд ингээ бодлоо гэж бодъё. Тэгэнгүүт зүгээр ингээ цүнхэндээ хувцас хийгээд фитнес зааланд орох нь энэ зүйлийн хамгийн одоо бараг 50% давцсан ч гэдэг лөө тэ. Тэгэхээр хийцэн гэж ойлгож болохоор байгаа байхгүй. Тэгэхээр нэгдүгээр группийнхан маань ялцчихгүй одоо тэ ийм одоо бүр тэр чигээрээ өөртөө итгээрээ зүүн совиндаа итгээд урагшаа гэдэг коммент хэлээд ингээд нэгдүгээр группийн уншлагыг дуусгая. За групп 2-ын маань уншлага эхэлж байна. За групп 2-ын зургийг ингээ харах юм бол юу гэж нэ аяг шатаах, аяганд одоо аяг ямар нэгэн зүйлийг ингээд шатааж байна те. Тэгэхээр энд ингээд аюу маш ингээд хэрэгтэй хэрэггүй хомчсон цаас маас ингээд бичсэн юм те бал харандаа энэ гээд бүх юм байгаадаас тэгэхээр би бол энийг таныг те блок хийгээд байгаа зүйлүүдийг тавьж явуулах те let go гэж те одоо болох ёстой юм болог ингээд болохгүй байгаа зүйлийг би заавал болгох гээд ингээд хичээгээд авах шаардлагагүй чадахгүй бол энийг ингээд би орхих боломжтой ч юм уу те өөрөөсөө холдуулаад дараагийнхаа шин зүйлийг хайх нь аюу чухал буюу нөгөө энерги сэлбэх нь аюу чухал байгаа байхгүй юу. Одоо нэг зүйлээ хийгээд те хийсээр байгаад юу яцсан жоохон магадгүй нэг тийм галт үлгүй те болчихсон байж магадгүй байгаад байна. За бүгд ямар ч гэсэн хүчрээд дэлгэцгээе. За групп 2-ын сонгосон хүмүүсийн маань ажил төвлөрсөн юун дээр блоклогдоод байгаа вэ? За Queen of Pentacles, Seven of Cups, Three of Swords, Ten of Wands, Three of Cups, Page of Cups, King of Wands, Six of Swords. За Tower карт нь гарч ирсэн байна. За яста яалтчгүй юм а гэдэг шиг юм байна. За Tower карт бол ерөнхийн нөгөө нэг энэ юуны маань юу гэдгэлээ. За Tower карт маань ерөнхийдөө одоо энэ одоо бүтэн 2 дугаар группийн маань уншлагыг базах юм карт байгаад байгаа буюу Tower карт бол release карт те. Тэгэхээр ер нь холоод яг нөгөө хүмүүс ерөнхийдөө бол яг ийм байдаг одоо те ямар нэгэн байдлаар өөрсдийгөө комфорт зонд оруулдаг нь л ерөөсөө ингээд ийм байгаад байгаа байхгүй юу. Би энийг тохиолчлуулаад те за би энийг дараа хийн эсвэл бол нэг ийм уйдгартай ажлыг хийсээр л байна те гэтэл тэр маань яг үр дүнгээ өгчөж гин үү тэрийг орхиод явах юм нэг сэтлгүй ч юм уу те. Тэгэхээр нэгдүгээр групп маань бас л яг л энэ баг энергиуд орж ирсэн. Ер нь бол картууд нь та нар харах юм бол айгүй олон картууд давхцаж гарч ирж байна.
За тэгэхээр Queen of Pentacles гэдэг эхний карт маань бол ер нь бол маш гоё байгаа тий. Ер нь бол ингээд одоо маш юм амжилттай ер нь бол ажилдаг тий. Эргэн тойрныхоо хүмүүст аюу гоё ийм энергийг өгч чаддаг тий. Одоо ажил төрөнд маш юм амжилттай байх. Ийм ууг нь бол яг өөрөө чинь энерги юм байгаа байхгүй юу? Аюу гоё амжилттай. Гэтэл та яаж авъя гэхээр Seven of Cups буюу энэхүү карт маань ингээд нөгөө сонголтоо хийх гээд энэ хүн маань тэгээд бүр ингээд аюу хэцүү байдалд орчихсон байж байгаа. Одоо ингээд гараа тэгээд нөгөө хурууга идэх гэж хэлээ. За тэгэнгүүтээ энэ үү гэд ингээд ерөөсө сонголтондоо хизээч ингээд итгэлтэй байж чадахгүй ийм дүр төрх байгаад байна. Тэгэхээр яах вэ гэхээр сонголтондоо та маш итгэлтэй байхын тулд яг одоо ийм зүйл хийх болно буюу за ерөнхийдөө бол танд маш юм шийдэмгий байдал хэрэгтэй гэж хэлмээр байна. За жишээ нь ингээ арталт нь энэ нөгөө нэг King of Wands картны маань арталт арслан байгаа даа. Тэгэхээр арслан маань яаж аваа гэхээр хүн ингээд те өөрийнхөө хүчийг ингээд мэдэрчихсэн байхад буюу энерги нь ингээд аюу мундаг болцсон те байхад одоо жишээ нь арслан хүртэл өөрөөс чинь айгаад ирэхгүй те одоо таныг өөртөө маш ихтгэлтэй байгаа учраас амтэн хүртэл ингээд нөгөө нэг зүн совингороо энэ бол намайг дийлэн ч гэдэм үү те энэ хүн бол өөртөө маш ихтгэлтэй магадгүй энэ нөгөө барьсан бамбар нь миний хувьд аюултай юмаа гэж бодоод энэ арслан бол ингээд жишээ нь хөдлөхгүй байх чи та нөгөө талаас нь тайлбарлах юм бол таны те бүр ингээд төрлөх одоо гоё ингээд зан чанар чинь юу вэ гэхээр ийм гоё дүр төрх байгаад байгаа хгүй одоо тийм маш баатарлаг те хийн гэсэн бол хийн тэнгүүтээ ийм арслангийн ийм баг гоё ийм арслангаас давсан ийм энерги яваад байгаа сте тэгэхээр ер нь бол өөрт чинь энэ зургийг одоо маш сайн хараад авах юм бол ер нь бол ийм те өөртөө ихтэй шийдэмгий гал тэ би чадна гэсэн ийм мундаг энерги хэрэгтэй байна. Хизээч битгий ийм тэ өөртөө итгэлгүй тэ сонголтоо хийж чадахгүй байгаарай. За яг нь ер нь бол нөгөө нэг 3 Three of Swords, Ten of Wands картууд маань ер нь бол маш юм хүнд deep картууд байгаад байдаг. Энэ бол яадаг вэ гэхээр магадгүй урд нь ингээд тэ ямар нэгэн том ажлыг хийсэн. Гэтэл тэр ажлаасаа та одоо нөгөө нэг шатсан ч юм уу те маш их өвдөлтийг авсан дээр нь бүр өөрийнхөө нөгөө нэг одоо үндсэн одоо за бизнес хийлээ гэж бодоход бүр ингээд маш их юм үр төлбөрт орчихсон те бүр ингээд урагшаа ингээд хөдөлж чадахгүй юм айцтай болчихсон байгаа даахгүй. Тэгвэл бид нар ямар нэгэн өвдөлт авахгүйгээр урагшлах ямар ч боломж байхгүй. Бид нар одоо жишээндээ өөртөө ийм олон ачаа өрүүлчихсэн хүнд амьдраад байгаа бол бид нар энийг аль болох хурдан шийдвэр гаргаад ингээд зөрөгтэй урагшлах хэрэгтэй юм тэгэхгүй бол бид нар ингээд те одоо нөгөө зөрөгтэй биш арагшаага ухарсан байдалтай те одоо төөрөгцсөн байдалтай буюу Seven of Cups ийм байдалтай байгаад байх юм бол юу өөрчлөх юм бэ те бид нар жишээ нь өөртөөгөө төлөөл бид нар үйлдэл хийн бид нар хин нэгэн бидний амьдралыг нэг өдөр орж ирээд өөрчлөх ч юм уу те эсвэл надад мөнгөтэй хүн таараа туслана эгч маань туслана дүү маань туслана үгүй тийм байдаггүй юм тэгэхээр яг өөрийнхөө ачаа тийшийг өөрийнхөө одоо энэ ажилтай энэ одоо амжилтыг та өөрөө л үүсгэж чадна шүү хэнийгч битгий харж ингэж комфорт зонд ороорой л гэж одоо хэлэхээр байна да тэгэхээр ер нь бол айгуу гоё шийдэмгий зан чанар өөрт чинь бол яалтчгүй хэрэгтэй байна буюу за Page of Cups, Three of Cups. За энэ бол Page of Cups бол гоё шин зүйлийн эхлэл байдаг. Тэгэхээр магадгүй урд нь ингээд нөгөө те таны одоо ажил бүтлгүүцэн амьдралт чинь бүр тэрнээсээ исэн юм болчихсон те яг ингээд амжилт чинь ингээд зогсчихсон байгаа бол танд new beginning буюу Page of Cups, Three of Cups гингүүд аюу гоё ингээд нөгөө нэг joy те аюу гоё юм аз жаргалтайгаар ямар нэгэн хийх ажлын одоо ингээд ажил танд байгаад байна. Тэгэхээр та ерөөсөө энэ дээр те энэ нэг онцгой зүйлүүдийг релиз хийх буюу одоо Six of Swords 6 сэлэм маань юу илэрхийлдэг вэ гэхээр энэ нэмэгтэй аюу тийм нөгөө уйдгартай байгаа.
За тэгээд ер нь бол яг ингээд өөрөө баг ингээд үйлдэл хийж чадахгүй. За энэ араа дахиад нөгөө baggage те танд одоо та өөрөө зориглож л ажлуудаа гартаал авахгүй бол таны энэ нэг амар их baggage буюу одоо энэ ачаа тэш те энэ дээр та бас л ингээд юу ачсан. Энд бас ингээд юу ачсан. Зүнхээ барьчихсан чамдаамтай айгүй том чамдаам байгааз. За тэгэнгүүт энэ дээр нөгөө сарлаг өхөр тэрэгэн дээр бөө ингээ ачаагаад тийчихсэн те. А энэ дээр дахиад нэмэгдчихсэн. За тэгэхээр танд юу гэж хэлээд байна вэ гэхээр та ямар нэгэн зоригтой зүйлийг яг энэ ийм энергиэр урагшлуулж чадахгүй юм бол таны одоо нөгөө ачаа тэш нэмэгцээр л байх болно. Таны үр зээлүүд нэмэгцээр л байх болно тэ. Тэгэхээр та яахыг хүсэх вэ гэхээр урд нь яг олон өвдөлтүүд авсан байж болно тэ, ажилчин бүтлгүүцсэн байж болно. За тэгвэл танд юу гэж хэлж байна вэ гэхээр бүтлгүүцсэн ажил болгоныгоо бичээд за би энийг өөрөөсөө явуулж гин тэ. Одоо би дахиж энэ надад бүтлгүүтэл байхгүй. За байсан ч тэрийг хүлээн зөвшөөрнө. Би л ингэж өөрийнхөө амьдралыг гартаа авахгүй юм бол хин миний амьдралыг өөрчлөх вэ гэдэг энэ нэг айгүй тийм тэ ийм гоё мэдрэмжийг аваад урагшлах хэрэгтэй байна шүү. За энэ бол тэ яг ийм хичээр урагшлах хэрэгтэй. За хэрэгцээгүй зүйлээс буюу энэ нөө цахилгаан ингээд та одоо гадналтаа гараад ирчихсэн байгаа даа шүү дээ. Тэгэхээр таны амьдралыг та л өөрөө өөрчилж чадна. За зүгээр ингээд гэртээ одоо жишээ нь одоо тий комфорт зонд орсон ч юм уу тий яг нэг хийдэг ажлаа хийгээл гэтэл таны амьдрал сайжрахгүй үр зээл чинь нэмэгдээд байгаа бол та одоо бодох цаг чинь ирсэн байна буюу ингээд жоохон хүч орох хэрэгтэй байна тий одоо энэ их ачаа тийш танд дараа нь бүр дааш давшгүй юм болохоос өмнө та ингээд ойлгоод ухаарад би өөрөө л өөрийнхөө төлөө үйлдэл гэдгээрээ үйлдэл ингээ хийж эхлэх хэрэгтэй байна шүү. За мэдээж эрэг энэ King of Swords карт маань бол маш юм гоё алсын хараатай мундаг те стратегич гэх юм уу одоо нэг төлөвлөж чаддаг альва зүйлсийг аягүй том зураглаар нь харж чаддаг. За том зураглаар нь харсан байхад бол та өөрөөсөө ийм гоё хүчийг олж чадах нэ. За хэрэггүй зүйлсээ заавал одоо те шатаахыг бодороо одоо нөгөө өөрт чинь ингээд те ийм painful те одоо би ингээд амжилтгүй штэ тэ би чадахгүй штэ гэсэн энэ бүх зүйлүүдээ сайхан бичиж агаад бүгднийг сайхан ингээд ураад жижиглээд ингээд хаях юм уу тэ эсвэл бол ингээд нэг шатаах юм уу тэр бол таны сонголт. Энэ зүйлийг заавал хийж релиз хийж явуулаад за тэгээд маш гоё юм хүчрхэг нийгэм болоод ажил төрлөө бол өөр хангарт аваад ажиллаарай. Амжилт бүтээлчин бол таны гарт тий гоё ингээд юутай байна. Тэ таны гарт те би бүх зүйлийг миний амьдрал бол миний гарт гэдэг ийм өөрөөтэй групп юм болов гэж бодлоо. Тэгэхээр таныг юу блоклж байна вэ гэхээр ерөөсөө л эднэр агааз хууч өмнө нь болсон онцгой зүйлс танд одоо маш их ачааг өгж байгаа. Энийг та өөрийнхөө гараар дуусахаас өөр арга байхгүй, сонголт байхгүй учраас тэгээд урагшаа тэ одоо станere жинхэнэ ажлыг бол одоо гялцуулна гэж ярьдаг шүү дээ. Ер нь бол маш юм гоё өөртөө ихтэй байдлаар гялцуулах хэрэгтэй байна. За ингээ баярлаа. Баяртай. За 3 дугаар группийн маань уншлага эхэлж байна. За sound healing гинэ. За ер нь бол нөгөө гоё одоо Монголд гарсан байл шүү дээ. Энэ sound healing-ийн дуу чимээгээр гоё хийлинг хийхтэй сэтгэл санаагаа гоё тайвшруулах сөрөг энергийг бууруулах ч гэдэм үү те ер нь бол бас л ингээд энергийн карт байгаад байгаа. Тэгэхээр танд магадгүй энэ саунд хийлинг айгүй хэрэгтэй. Энийг хийлгэснээрээ таны ажил урагшлах бас магадлал айгүй өндөр гэж одоо мэдрэгдлээ. За ингээд бүгдээрээ картуудаа сонголт хийж гарч ирье. За 3 дугаар группийнхны маань ажилтнаас амжилтанд ер нь бол нөлөөлөд байгаа зүйлс юу байна вэ гэдгийг бүгдээрээ харцгаая. За Nine of Pentacles, Death card гарч ирсэн байна. Ten of Cups, Five of Wands, Queen of Pentacles, Ten of Pentacles, Eight of Swords, Ten of Wands, Three of
Sword. За өнөөдрийн 3 группийн маань уншлах хамгийн гайхалтай нь ер нь бол нөгөө ингээд айгүй төстэй байна. Яагаад хүмүүс амжилтанд хүрч чаддгүй вэ? Яагаад амжилтаа блок хийдэг вэ гэдг нь ер нь бол яг л ер нь адилхан дэйт юм байна гэж би тэгж дүгнэлтэнд хүрлээ. Яагаад тэгэхээр картууд маань маш амар адилхан картууд айгүй их гарч ирж байна. За яг ингээд нөгөө тэ өөрөө өөрийгөө сүйтгэдэг, өөрөө өөрийнхөө одоо хүчинд итгэдэггүй нэг ийм төрлөөсөө болоод ерөөсөө яалтчгүй л ингээ ажил нь блоклогдд юм байна. Тэгээ урагшаа эрсдлийг хүлээн зөвшөөрөөд тэгээ маш гоё юм зөрөгтэй алхам хийдэг, үйлдэл олгож чаддаг хүмүүс бол мэдээж эрг амжилттай явд юм байна гэдгийг энэ 3 уншланаасаа би өөрөө бүр ойлгож авлаа. Тэгэхээр би ч гэсэн өөр дээр энийг хэрэгжүүлэе гэж бодлоо. За эхний карт маань Nine of Pentacles карт байна те. За энэ бол аюу гоё те нөгөө өсөл мөрөөдөл биелэх гэсэн ийм карт байгаад байгаа. За өөрт ч юм бол хамгийн нөгөө бусад юунаас арай бусад 1 2 дугаар группээс арай ондоо нь болохоор бусад группийн хувьд бол сонголтоо хийж чадахгүй байгаадсан баггүй юу. Ингээд яг хоёулаа бүр тийм байсан. Гэтэл 3 дугаар группийг сонгосон хүмүүс маань таны тэ сонголт бүр амар гоё ингээд бүгд ингээд боломжтой алийг ч хийж болохоор ийм боломжтой юм байна гэдэг ийм мэдрэмжт нь орж ирж байна. За магадгүй ингээд нөгөө энэ нэг сонголтыг та бүр яг ингээ гоё хамгийн гол нь гоё олоод харчихсан. Энийг ингээд амар гоё аз жаргалтайгаар хийхээр ингээд төлөвлөөд айгуу гоё ингээ хүлээж байгаа юм уу гэж бодлоо. Тэгээд ямар ч байсан сонголтондоо бол төөрөөгүй ийм групп байна. Баяр хүргэе. За Date of Birth гэдэг нь ер нь бол нөгөө нэг энэ юуны карт байгаа да, date карт байгаа да. Тэгэхээр айгуу гоё юм өөрчлөлтийн тэ карт байдаг. За ер нь бол яг юмсыг ингээд те арай өөр өнцгөөс нь буюу дахин төрсөн юм шиг те ингэж гоё олж харж байгаа гэсэн ийм утга байгаад байгаа. За Ten of Cups бол ер нь бол та ингээд те Nine of Pentacles, Ten of Cups гэд харах юм бол яг айгүй гоё ингээд одоо бол таны ажил амьдрал бол маш юм гоё амжилттай яваа юм уу гэсэн ийм мэдрэмж төрж байна. За бусад группээсээ бол шал өөр гоё те ямар ч гэсэн ингээд хийх зүйлсээ бол ойлгочихсон мэдчихсэн байгаа юм байна. За Five of Wands карт маань ер нь бол энэ хүмүүс ингээд тэр нөгөө нэг гал руу ингээд тэ бүгдээрээ ингээд зүтгэжсэн байгаа. Гэхдээ зарим нэг нь ингээд унж байгаа ч юм уу тэ ингээд дээшгээ гарч чадахгүй. Нэг энэ яг энэ бол яг хүмүүстэй жоохон хамтарч ажиллаж магадгүй чаддаггүй те ганцаараа жоох ингээд зүтгээд идэх хүн юм болов уу гэж бодож байна. Ер нь бол магадгүй нөгөө нэг хамтрал үүсгэж чаддгүй хүмүүстэй жоох ингээд зөрчилдөд байдаг нь таны амжилтын блок болдог гэж магадгүй байгаад байна. За Nine of Pentacles, нөгөө Ten of Pentacles, Ten of Cups гарч ирсэн те. Тэгэхээр яг одоохондоо бол би таныг ингээд амжилт маш гоё амжилттай явж гин гэж харж байна. Queen of Pentacles карт маань бас айгүй гоё ингээд ер нь бол маш гоё юм байгалийн энергитэй, мөнгийг айгүй гоё ингээд өөртөө ингээд татах чадвартай тий ажил төрөл байсан ч тэрийг айгүй гоё ингээд нөгөө бүтээх ийм нэг тийм гоё энергитэй байна. За зүгээр одоо яг магадгүй ингээ хүн хизээч тэ өөрийнхөө одоо ийм амжилтанд ингээ ханаад суудгүй те заавал ингээ нөгөө хүн гэдэг амтан чинь дараагийн айгуу гоё том зорилгууд гарч иржээж тэрэндээ айгуу гоё ингэж хөтлөгдөж ингэж гоё асаж ингэж амьдрдаг байгаа энэ ч өөрөө ингээ амьдралын айгуу гоё тийм юу одоо утга учир те зүгээр ингээд за одоо ингээд миний зориг дуусчлаа гэд ер нь бол зориг зогссон үед бол хүний угаасаа инээр хүсээгүй амар унана жоохон даун болно те аюу хэцүү болно гэхээр зоригыг дараагийн зоригыг аюу гой тавиарэ гэж хэлэх гээд байгаа буюу энд те одоо нөгөө нэг ер нь бол одоо магадгүй би таныг аюу ингээд те нөгөө асуудлаа зэгцэлж чадсан хүн байх магадaltaй гэж хараад байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бол дараагийнхаа гоё шин зорилгыг тавиад аюу гоё чаленжтай ажиллах нь аюу хэрэгтэй байна. Өөрийгөө ер нь бол одоо ингээл те за одоо чи болсон те одоо ингээд энэ зүйлийг те ер нь бол яг ингээд болж штэ ч гэдэм үү комфорт зон буюу өөрийнхөө нөгөө зоныг ингээд тогтоогоод дараагийн ингээд аюу гоё том зорилгоо олж харахгүй байгаа учраас та ер нь бол жоохон ингээд нэг сэтгэл санааны хувьд те амар даун болсон нэг тийм шин зүйлийг эрэлхийлэх нэг тийм одоо нөгөө юу
шин зорилгоо бол ерөөсө тодорхойлж чадаагүй байгаа учраас танд одоо нөгөө ийм хэцүү байгаад байна уу гэсэн мэдрэмж төрж байна. За ер нь бол энэ дээрээс харах юм бол энд бол ингээд гоё Pentacles, Ten of Cups болцсон боловч танд ингээд яалтчгүй дараагийн том чаленж хүн ингээд нөгөө амьдрал дээр гоё ийм чаленжтай байж иж бас юм урт насалдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол ингээ өөрийгөө заавал ингээ комфорт зоноосаа гаргана болчлоо гэж хизээж бодож болохгүй. Хүн үргэлж суралцдаг суралцах тусам хүнд аюу гоё ингээ дэлхийн ертөнц илүү гоё зүйлсүүдийг харуулдаг тэгэхээр энэ дээр та анхаарад аюу сайн ингээ өөрийгөө гоё чаленжтай амьдруулах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Эсвэл ийм байна. Магадгүй одоо энд гэр бүлийн тань амьдрал өөрөө ингээ боломжийн. За эцэг эх чинь чамд байж болох бүх зүйлийг өгч байна таны амьдралд байж болох бүх зүйл байна. Гэтэл та энэ зүйлд нь ингээд нөгөө нэг сэтгэл ханамжтай яваад байсан нь одоо өөрийгөө ингээ мэдэрч эхэлж байна уу гэж бас ийм өөр бас нэг үнцэг гарч ирж байгаа буюу өөрийгөө одоо нөгөө би хинбэ гэх би одоо яг энэ зүйл дээр ингээл яг ингээд нөгөө нэг комфорт зондоо орчоол намайг ингээд өөр юм руу ингээд зориход би яагаад намайг ингээд хүлчээд байгаа юм бэ одоо энэ дээр ч гэсэн ингээд хүлчихсэн энэ дээр ч хүлчихсэн тэгэхээр магадгүй нөгөө за нөхөртөө бол таны нөхөр ингээд бүх ингээд санхүүгч асуудлыг шийддэг та тэгэнгүүт тэнд ерөөсөө нэг тийм одоо хүсэл тэмүүлэлгүй нэг жоохон юм аз жаргалгүй өөрөө ингээд нэг гоё бүх юм руу ингэж гоё орж ингэж ажилмаар байдаг. Гэтэл таны бүх ингээд зүйлийг хангачаад одоо хангаж өгчөөд сэтгэл санааны хувьд би чамайг болгож гин мөнгө төрний хувьд жохгой байна гэдэг тэр нэг юуг өгөөд таныг ер нь бол ингээд хөдөлгөхгүй байгаа байж бас магадгүй байгаад байна. Тэгэхээр өөрөө өөрийнхөө төлөө бол хүн гоё хүсэл тэмүүллээр явах нь айгүй чухал. Өөрийнхөө олсон мөнгийг бас хүн юм зарцуулах нь аюу гоё юм кайфтай хаад байдаг шүү дээ. Тэгэхээр таны одоо яг ийм амжилтын блок болвол бусад хүн таны хэрэгцээтэй зүйлийг хангаж өгчөөд та өөрийгөө мэдрэхгүй ингээд байгаад байна уу гэсэн нэг тийм мэдрэмж орж ирлээ. За тэгэхээр танд одоо юу хэрэгтэй вэ гэхээр энэ нэг хэцүү байдлаас гарахын тулд энэ хүлэгдчихсэн байгаа юм хийж чадахгүй урагшлахгүй байгаа ч юм уу нэг ийм байдлаасаа гарахын тулд танд магадгүй нөгөө саунд хилинг буюу энэ дуу чимээний юм эдгэрэлттэй сэтгэл санаа гоё ингээд нөгөө эдгэрүүлдэг зүйл хэрэгтэй гэж бол хэлмээр байна. За тэгэхээр гоё өөрчлөлтийг авах хэрэгтэй. Ер нь бол ингээд нэг тийм жоохон юм нэг сонин бачуурлын мэдрэмж төрөөд байна одоо бүх юм одоо яг ингээд багслаад хэлэх юм бол танд одоо хэрэгцээтэй анхшны бүх юм болоод байна. Гэтэл та өөрөө тийшээгээ гар бие орохыг хүсээд байгаа. Өөрийнхөө хүчийг ингээд мэдэрмээр санагдаад байгаа гэх юм уу. За ингэж иймэрхүү нэг мэдрэмж орж ирлээ. За ингээд 3 дугаар группийнхан маань ямар ч хэсэн саунд хийлгээд нэг үзээрэй гэж санал болгож байна. За ингээд баярлалаа.